Миний зүгээс хоёр асуулт асууя. За эхнийх нь бол гадаад хэргийн яамд эх жил COP17 зохион байгуулах ажил нь 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд огт тусагдаг харагдаж байна. За бидний хувьд бас одоо нэлээд том арга хэмжээг, олон улсын арга хэмжээг Монгол улстай зохион байгуулахаас гадна за цөлжилтийн одоо эсрэг юм том зорилтод одоо үйл ажиллагаа гэж харж байна. Тэгэхээр энэ яагаад ороогүй юм бэ? Энэ 26 оны төлөвлөгөө биш юм уу? 26 онд одоо хийх нь хойшлогдсон юм уу гэдэг ийм одоо асуулт асууя. За хоёр дахь нь бол үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилттой хөтөлбөр гэж одоо би нөө зурагцсан пенс шиг л хэдэн дунд хугацааны хөтөлбөрүүдийг яриад байна л та. Тэгээд манай энэ байнгын хороотой холбоотой маш тодорхой одоо 8 дунд хугацааны хөтөлбөрийн нэг нь бол энэ үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилттой хөтөлбөр байгаа. За энэ дээр одоо ажлын хэсгийг хаанаас ахалж байгуулах вэ? Та бүхэн энэ одоо харьяа байгууллагууд ер нь байнгын оронд харьяалагдах энэ байгууллагууд энэ дээрээ ямар нэгэн одоогийн байдлаар бодлого гаргасан байгаа юу? Үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэдгийг одоо яаж харж байгаа вэ? За Болор магшины асуултанд хариулъя. 3 номер Батхөө дарга. За Болор магшины асуултанд хариулъя. Энэ 3-ын 11-ийн 2-ын 3 дээр цөлжилтөд тэмцэх нэгдсэн үндэстний байгууллагын Суур конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг зохион байгуулах гээд тусгацсан байгаа. Танд өгсөн материал дээр 2-ын 3 Багш болчлоо гэж үзэх тий. Гэхдээ үндэсний өрсөлдөх чадварын зорилт. За хоёр дахь асуултан дээр нь үндэсний өрсөлдөх чадварын зорилттой хэсэгтэй холбоотой асуудал дээр хариулах 2 номер эдийн засгийн хөгжлөө. Болор магшины асуултанд хариулъя. Эдийн засгийн хөгжлийн Эрдэнэт үндэсний бид нар зорилт хөтөлбөрүүд хийхээр бэлдэж байгаа. Тэгэд яг үндэсний өрсөлдөх чадварыг ажлын хэсгийг хэн ахлах вэ гэдэг бид нар засгийн түвшинд ярьж байгаа. Яг одоогоор бол яг тэр ахлана гэсэн шийдэл байхгүй байгаа. Хэрв танд санал байвал бид бас хүлээж авах бэлэн байна. За эдийн засгийн хөгжлөө асуултанд нэмээд хариулаарай. Гişүү Болор магш хүмүүс тодорхой асуулт сууж байна. За 2 номер хариулах уу? За 2 номер. Эрдэнэт яг сүрэн дэсвэрлэх гэсэн ажлын хэсгүүд батлан хамгаалахын дээр ажиллаад явж байгаа тийм. Бямцэг зэрэг ахлуулсан ажлын хэсэг ажиллаад явж байгаа.